За аюу цаана Keydrop-то хамтран оруулж байгаа цуврал видеонуудын дараагийн дугаар тавтай морил. Бид нар одонгод Keydrop-төр байгаа бүх кейснүүдийг бүгднээс нь одоо 100 боломжтой 100 боломжгүй 50-ыг задлаа. Тэгээ жоохон модоор задлаад хэр алдагтай хэр ашигтай гэнүүд үзээ явж байгаа. Энэ цувралын одоо дараагийн дугаараар бол одоо бид нар Event Best Seller-ийн дараагийн кейс болох Loaded Up гэдэг кейс байна. Энэ кейсүүд мань нэлээх задсан санаж байна. 2.5 долларын үнэтэй кейс байна. Тэгээ ороо сонирхцгаая. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчирсан болох юм байл шүү. За бичлэг болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж гивэд оролцох вэ? За гивэд оролцохын тулд тэгээд одоо Vault Balls системээр дарах юм бол депозит хийж байгаа шүү дээ. Энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь чи яах вэ гэвэл энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд чи төвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдгийг депозит хийлээ. Тэгээ депозит хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо депозит хийжлээ. За жишээ нь $10 депозит хийлээ гэж бодъё. Тэнгүүт гивэс рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх гивэд ингээ цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 депозит хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх гивэд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ гивэ рүү ингээд би join дараал орж байгаа гэсэн үг. Би өнөөдөр депозит хийгээгүй ч гэсэн одоо өмнө депозит хийсэн болохоор бүү ингээд гивэд орж байгаа гэсэн үг. Кодо итчүүлээгүй ч тэгээд одоо манийха гивэс нэг юм хүлээх авахсаа ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээ яг одоогийн байдлаар бол $30,000 гивэ байна. Окей, бичлэгээр орцгаая. Loaded Up. За манайхан байдлаас 22,700-аас эхэлж байгаа юм байна. Тэгээд хамгийн үнэтэй юм нь олонгууд Bayonet Marble Fade 6 оног шанстай, Flip Floor 11, 14 Fade, Containment Breach 16, Inheritance 40 ер нь бол жоохон горгор кейс байна. Эндээс 100 задлахад бидэрт $250 хэрэгтэй болох юм байна. Гэлзүүлээ. Нэг явсан ашиг, 2 явсан алдагдал, 3 явсан алдагдал, 4 алдагд ёо, 5 money back, 6 алдагдал, 7 алдагдал, 8 ашиг, 9 money back, 10 money back, 11 алдагдал, 12 алдагдал, 13 жоох алдагдал, 14 15 16 17 18 19 20 $250 үрсэн. Пөө милээ алдаад дуслаа. Ялч үнэтэй юм магадлал нь бол амар муу л эсэл та. За, Joker модоор задлах юм бол $119. Магадлалын хувьд 4.6. Окей, 4.6 good actually. 20 задлахад биднэрт $2,380 хэрэгтэй байна. За, 20 задлая. $600 задлсан. Унах магадлал 20%. Оо, чонч шин. Гэтэ жоох алдаж байгаа юм байна. 15 орчим хувь алдагдал юм уу? 12-3% алдагдал. Come on. Яй, байсгүй. Дараах нь 15 дахь. Come on. За эхний хоёрыг нэг л унжээж одоо ашигтай дуусгах гэдэг нь. So bad. The never stop on loss 25. Never stop on loss 30. My god, энэ хоёр өнгөрчлөө. 35. 12 цаг өнгөрсөн ч манийхан ёндоо байхгүй ш. Өнөөдөр маань амар ёндоотой байсан юм да. 40.
За би галзуурлаа шүү. За 50 задлсан. Аймдаа $5970. I named best seller case ер нь л хотлаа кейсүүд байна оо. I don't like it. Яг үндэ тухайн event-ийн хамгийн ашиггүй кейснүүд л байсан юм шиг байна. Тийм уухай. Хартай те. Ямар ч ихний хоёр кейс хоёулаа л амар муу байлаа. $25. За энэ орнд болгоно мань болгоод giveaway хийн. Саяын унсан юмнуудаас юу их үү? Нэг inheritance хийж үү? Inheritance giveaway байгаа. Containment breach гэх юм уу? За тэгээ даа тэг. 569 ороод задрах giveaway. Ой нэг giveaway задарчлаа ш сая. Дөнгөж сая задарсан giveaway. Psycho хожсон байна. Би the monster-ыг авчлаа. Энэ Монгол үнэ үү? Үгүй юм шиг байна. Монгол хүн байсан бол яаж нэг литмет ороод үзсэн байгаа штэ. Майки энэ Монгол уу? Энэ бас өнөөдөр задарсан giveaway байна. Энэ Монгол хаа. Ингэж нэрээч хүмүүэл Монгол гэж бодож байна. За нөгөө case battle-нд яалчжээ. Овоод ч авчлаа гэтээ. Case battle бол давгүй гэж байсан мүү ч үү? Мэдгүй. Maybe. За мань юу ядарсан байна. Энэ бичлэгийг хэдүүлээ рекорд хийж дуусаад амарыг. Тийм те стримтэй байгаа юм шиг л хоорондоо ярьж мэрэ те. Нүклеэр тусаад байгаа болохоор ядраалах шиг байна. Тэгээ ядарсан гэсэн чүн те бичлэгээр рекорд хийгээд сууж байна. Амжилт ирэхэр хүн бол ингээд ажилтгал юм байна. Тэ. Тэ өрөнд орцсон одоо юм билээ. Таван явсан. Тал нь явсан 12. Би бол нормоо биелүүлсэн. Айл баг нормоо биелүүлсэн. Яг үндэ энэ ялсан тал нь бол 2x юм байна. Ер нь 2x нь бат болчих шүү боллоо доо. Үгүй юу? Тэ $75 дээр 2x л нэстэй. Айл 2 талдаа 75 байвал. Биш үү штэ. Юу вэ? Энэ airlock-ийн minimal wear юм те field test ойл орнууд нь л мяа юм байна. 42 $17 ашиг гэж одоо юу юм бэ? 80% юм уу? Окей, loaded up joker одоо. Яа би энэ түрүүн голд унагаагүй байд та. $1194 кейс батал. Бидний waffle. За we won. Нилээ том авъя ярин. Биш ээ том чи авахгүй. Бид нар том авахын талаар ярьж байгаа шүү. Waffle болж байна. За бидэрт бол ер нь 3 баянаад marble face хэрэгтэй. Окей. Одоо 2 хэрэгтэй. Ерөөхдөө нэлээд давгүй болчтой. Эхнээсээ амар гоё л эхэлчихлээ штэ. Waffle бүр үнэн hard carry хийж байна. Яа халаалт ирээсээ ямар амар хүүтэн байна. Пүү энэ айл бүр сөрөөд бүр сайг атглаа. Манай гол 2 containment bridge авсан мөртлөө тэгээд бардггүй. Гүйтсэн. Containment bridge-ээр би бүр share хийж байна. Бидино болж байна. Яа халаалт хурд ирээсээ. Манай амар даарч байна. Ямар муухай байна. Бараг л 2x юм байна. $850 ашиг гэдэг чи одоо 85% шиг. Арай өрөхгүй байна. 80% ашиг. Тэр хавцаа юм байна. За, Foxy Cyber 2 орж ирсэн. За, ямар ч хэлсэн man бол тэгэл гэтээ танихгүй бот орж ирэхээр би ганцаараа carry дал. Тэгэл хожид. Oh my god. Бэд юм уу? Max Win гуруула зэрэг унагааж өтрөө. What the fuck? За айл өлтөө мунгаа. Өөс хожинд батулсан. Йоо. За. Лило, Сали, Waffle, миний найзууд хичээгээрэй. Чармаагаарай. Болж гин. Лило болж гин. Сали яга ёроолт байгаа тань. Сали миний анд ийм ёроолт байдаг хүн биш те. Сали. Wake up, 1 bayonet, 2 bayonet, 3 bayonet. Энэ кейс батал дээр давгүй кейсээсэ гэж юу? Joker motor ихтэй ямар амар хүнч. Oh my god, we are cooking. 2.5 дахин хөгжүүлчихсэн шүү. That's very good. Joker motor алдсан алдагдлаа нөхцөө.
Окей, окей. Амар давгүй л хэлээ. Яг хөө манай Яндотел байлаа л да. Кейсний хувьд манд нь бол нэг тийм амар ашигтай санагдсангүй. Зөв Яндотын хувьд бол тийм их 2.5 үргэлжлүүлж болдог юм. Окей. Дараагийн бичлэгийг уулзъя. Баяртай. Лайк дараарай. Гивэд оролцоорой.